MNBC кабелийн телевизээс бас яг одоо өргөн баригдсан байгаа хуулийн төсөл дээр бол зарим нэг тоглогч нарын санал бодол ороогүй гэдэг шүүмжлэлийг илэрхийлж байсан. Тэгэхээр зоолбот менежерээс энэ хууль одоо бид шүүмжлээ таалагдахгүй байлаа гэдээ өргөн баригдсан. За дараагийн чуулганаар явах магадлалтай. За тэгээд улс төрчдийн гарт очно энэ хуулийн төсөл тоглоомын дүрм. За манай улсын хурлын гишүүдийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий мэдлэгийг бол би мэдэхгүй байна. Гэхдээ мэдээч хэрэг тэнд ард түмний төлөөлөл болохоор олон нийтийн эрх ашигыг хамгаалаад хилэлцүүлэг шүүмжийн дараа байнгын ороодоор ороод энэ бол яг бидний даган мөрдөх Монгол улсын хууль болох магадлал бол одоо бас нэг хэдэн сарын хугацаанд бол харагдчих байна. За энэ хууль батлагдлаа гэхэд танаа кабелийн телевиз дээр за өндөр үзэлт барьж байгаа ч гэдэм үү рейтингийн системээр одоо боловсрол телевиз ч байд юм уу те одоо танаа үзэлтийг танаа кабелийн багцыг борлуулахад гол нөлөөлөл үзүүлж байгаа Монгол телевизүүдтэй ашиг хуваарлахад танах бол бизнесийн хувьд бэлэн байгаа юм. Тэр төлөвлөлт эрсдлийг бол одооноос хийж эхэлсэн байгаа юу гэдгийг сонирхъя. Харин яг энэ асуудал аль тэрүүн тэнцээ их гоё сэдвүүд ирсэн. Ард түмний эхлээд энэ хууль өөрөө хүнд таалагдж байгаа вэ гэдгийг эхлээд ярих хэрэгтэй болчихсон. За нэгэнд ингээ өргөн баригдаад. За тэгвэл хуулийн дотор нэг заалт байсан л да. Дамжуулагч тал гэж яриад байгаа. Дамжуулж байгаа тал гэж олон суугийн үйлчлэгээ эрхлэгч хүний хэлээд байгаа шүү дээ, тийм ээ. Бизнес хийж байгаа нэг. Энэ контент үйлдвэрлэж байгаа хүн, энэ дамжуулж байгаа хүн хоёр нэг адилхан юм байгаа байхгүй. Хоёулаа бизнес хийж байгаа, тийм үү? Хоёулаа ашигтай байхын төлөө, хоёулаа амьдрахын төлөө яваад байгаа. Тэгсэн хуулийн заалтан дээр нөгөө дамжуулж байгаа нөхөр энэ хүний бүтээсэн бүтээгдэхүүнийг цаашаа дамжуулахын төлөө ямар хэмжээний зардал гаргаж цаашаа явж байгаа вэ гэдгийг бас дотоо тооцсон. Бид нар өнөөдөр дамжуулж байгаа буюу дамжуулалтын хөлс гэдгийг чинь борлуулсан бүтээгдэхүүнээ өртөг буюу бөбөө гэдэг шингээгээ тооцчихдаг. Тэр дамжуулж байгаа зардал энэ одоо худалдаж авж байгаа бүтээгдэхүүнийг цааш нь дамжуулж байгаа зардал гэх мэтчил. Энэ дунд гадаад суугуудыг худалдаж авж байгаа контентын зардлыг ч гэсэн шингээсэн байж байгаа. Одоо яг бид нар энэ хууль батлагдаад гарсны дараа дотоодын суугуудад дахиад орлого хуваагаад явна гэдэг бол би бизнес хийж байгаа, энэ бизнес хийж байгаа, энэ хүнд би өнгөнөөс өгөл гэдэг ойлголт явчихж байгаа. Тэгвэл би хохирж үлдэх хүсэхгүй шүү дээ, тийм ээ. Тэнгүүд 8 ээж байгаа яад хүн яадгүй. Ард түмний карма руу гараа их гэдэг байгаа байхгүй. Энэ яг өнөөдөр энэ амьдарч байгаа нөхцөлд яг өнөөдөр тийм үү? Монгол улсад ямар их дарамттай байгаа вэ? Эдийн засаг тийм гоё байгаа билүү? Энэ үед ард түмний карма руу гараа ичвэл энэ тийм нөгөө ард түмэн таалагддаг хууль биш болчихноо. Тэгэхээр бид нар бол бэлэн биш байгаа. Яагаад ч бэлэн биш. За баярлалаа. Тэгэхээр эргээл нөгөө сая продакшнууд маань хугацаа хэрэгтэй гэж юм те. Тэгэхээр телевизүүд маань бас яг ингээд телевизийн салбарын юм ярихаар би бас ашиг сонирхлын зөрчилтэй болчиход байдаг. Телевизийн салбарт ажиллаж байгаа хүн болохоор гэхдээ олон нийтийн эрх ашиг бол Монгол улсын хийгдэж байгаа хуулийн дээр хамгийн нэгдүгээрт хүмүүсийн мэд хэрэг байх ёстой. Телевизийн салбарт ажиллаж байгаа болохоор гэсэн хэдий ч гэсэн сэтгүүлч болохоор бас олон нийтийн талдаа асуух ёстой. Тэгэхээр ганц бол захирлаас бол энэ хуулинд бас жижиг телевизүүдийг бол ингээд одоо кабелийн телевизүүдийг өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд ижилсүүлээд оруулж ирж байгаа гэдэг шүүмжлэл харагдчихсэн. За одоогийн байдлаар бас зоолбот менежер энэ хуулийг хэн таалагдаад байна гэдэг. За яг энд байгаа төлөөллүүдээс бол яг хууль хийж байгаа эрдэнэлийг даргаад л таалагдж байгаа шиг байна тийм. Тэгэхээр баг бусд нь бүгд бол энэ хуулинд нэлээд тийм одоо сэтгэл ханамж бол тийм өндөр биш. Энэ таалагдахгүй байгаа, тэр нь таалагдахгүй байгаа гэдэг юмнууд хэлж байна шүү дээ. Тэгэхээр ганцхан сэтгүүлчээс энэ хууль холбооны зүгээс яриад байгаа асуудлууд дээр ямар одоо сайжруулах саналуудыг оруулж ирж байгаа дараагийн хилцүүлэг хийх үү? Ажлын хэсэгт холбооноос хэдэн телевиз оролцож байгаа вэ? Хөндлөнгийн судалгаанууд хийлгэж үзсэн үү? Эсвэл зөвхөн бизнесийн одоо саналууд ороод явж гин үү гэдгийг сонирхмоор байна л да. За энд нөгөө нэг сая хэллээ нэг ганцхан бидний эрх ашигыг оруулсангүй олон цаг үйлчлэгч би уг нь харилцаа албаны зохицуулахаар бүгдийнх нь эрх ашигын төлөө энэ хуулийн төсөл орсон байх гэж бодоод байгаа штэ зөвхөн телевизүүд штэ тэгээд за яг өргөн нэгдлийн телевизүүд бол нэгдээд энэ хуулийг ч гэсэн бас хүлээн зөвшөөрөхгүй байгаа аман драйвтер хэлсэн энэ яг хуулийн энэ чигээрээ өргөн баригдах юм бол одоо юу гэдэг зөвхөн одоо өргөн нэвтрүүлгийн телевиз кабелийн телевизээс гадна зүгээр нэг студ продакшн
Тэ одоо нэг яамны дэргэд байдаг нэг 3 камертай студ хүртэл Монгол контент үйлдвэрлэдгээ бийгээд засгийн газраас энэ мөнгийг авчих хүртэл тийм боломжтой хууль байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бид нар бас одоо юу гэдэг нь заавалчгүй жижиг том студ продакшн гэхгүй ер нь бол Монгол бүтээл үйлдвэрлэж байгаа тэр бүх газрууд л бол энэ хуваарлж авах болчиход байгаа. За дээрэс нь бид нар бол нэг зүйл дээр санаа нэгтгэхгүй байгаа тэр үүргийн сан тий төрөөс мөнгө хуваарлах гэдэг штэ. А бид нар болохоор энэ дээр ямар байр суурьтай байгаа гэхээр телевизүүд бүгдээр нэгдээд нэг юм байр суурь төрсөн. Тэрний юу гэхээр за энэ өргөн нэвтрүүлгийн телевизийн хуульд өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд энэ орлогыг бол хуваарлах нь зөв. А тэгвэл бид нар бол юу гэдэг 16 телевиз 16-аа энэ мөнгийг яг ингээд тэнцүү хувааж аваад тий бүгдээрээ одоо энэ мөнгөөр ингээд ганц уул нэг ажилтайгаа цалин тавиал амундра тэнд нэг кино игээд ингээд байх юм биш. Бид нар бүр яг дотооддоо нэг шийдсэн юм. Рейтингээр хуваарлаа гэсэн. Энэ нь бол ганц судалгааны байгууллага биш, 3 судалгааны байгууллага дор хаяж байгаад тэгээд хин рейтинг өндөртэй, хин илүү контент үйлдвэрлээд хиний үзэгч илүү байна, тэр хүнд л бүр илүү боломжийг олгоё л доо. Тэр хүмүүсийг бас хөрөнгө санхүү дараагийн гоё юм хийх тийм боломжоор хангая гэж ингэж ярьж байгаа. За тэгээд тэр хөрөнгө хуваарлахыг бол бид нар засгийн газраар биш, улс төрөөс ямар ч хамаагүй мэргэжлийн байгууллага хуваарлаа гэж байгаа. Тэ? Иймэрхүү саналуудыг бол хилээд оруулсан байгаа. Тэгэхээр өглөө сая өдөр бас продакшнууд сууж байхдаа манай телевизийн захирлууд маань гаднаас авсан контентийнхоо мөнгийг нөгөө гадаад найзуудтай болохоор ирсэн одоо нэхэмжлэлээр нь те алданг тооцогдно гэд шууд бэлэн төлдөг. За Монголд байхгүй амьтан хайгаад явж байгаа хүрээлэн төслийн хамт олон болохоор ирэхээр за рекламны минут авчгаач гэдэг юм уу бэлэн мөнгөөр хизээч тооцоо төлбөр хийдэггүй гэдэг юм гомдолтой байна гэдэг зүйл хэлсэн өмнөх юун дээр. За телевизүүд болохоор олон сувгийн үйлчилгээ эрхлэгчтэй гомдолтой байна гэдгээ бас 4 жил ярьж байгаа. Бид нэр сэтгүүл зүй хийж гин, редакц хийж гин, сайн кино хийж гин, үзэлт өндөр барьж гин. Тэгэхээр HBO-д өгж байгаа мөнгнөөсөө манай төгөхгүй байна ч гэдэг ингээд ямар нэг зүйлийг хялбаршуулаад яриад байдаг. А таны сая танилцуулга дээр бол Монголын нийт үзэгчид бол реклам гардаггүй. Дандаа одоо жил тойроод авьяаслаг монголчууд гарч идэг. А тэгээд үнэгүй жил ухраадаг тим телевизийг бүгд хүсэж байгаа. Хүний хүсэл сонирхол бол мэдээж хэрэг дуусшгүй. Тэгэхээр энийг дунд нь одоо дундаа уулзах цэг энэ хуулийг энэ бялуу хуваах дээр бол айгүй сонирхолтой хамгийн их сонирхол хүмүүсийн одоо энэ заалан сууж байгаа хүмүүс ч гэсэн яг ямар орлого хуваах гэдэг нь хэдэн төгрөг авах гэдэг нь гэдэг бол хамгийн сонирхолтой байгаа. Тэгэхээр телевизүүд нийлээд аль орлогоос хэдэн хувийг хаанаас авъя гэдэг санал яг оруулж байгаа нууц зөвшөөрөл та хуваалцчих болох уу? Хэдэн хувь хүртэлтэй? Тийм. Яг би бас нөө холбоон дээр бас бид нэр нэгдсэн байр суурь бол мэдээж энэ эрх зүйн зохицуулалтаа бол мэдээж хэрэгтэй гэж. Энэ дээр би зориуд нэг зүйлийг тоцтгож хэлээ. Холбооны гишүүн бүх телевиз үзэгчийн эрх ашигыг хамгаалах зохицуулалтыг бол хүлээн зөвшөөрж байгаа. Тэр нөө үзэгчийн одоо Монгол өв соёл рекламны зарлж гэдэг юм тэрийг бол хүлээн зөвшөөрдөө тэр би бүр зориуд одоо дахиж тодтогч хэлээ. Хоёрт нь бол яг хэдэн төгрөг хуваах гэдэг юм бэ гэдгээс илүү нөгөө оператор компаниудтайгаа телевизүүдтэйгээ ингээд зохицуулах хороотох ингээд ширээний ард суугаад ингээд зөвшөлтсөл төрмөр. Тэгэхгүй саяны ингээд өргөн баригдсан процесс бол бас айгүй миний хувьд бол тийм нээлттэй байж чадаагүй гэж үзээд байгаа. Тэгэхээр яг зөвшөлтсөл төрмөр. Дээрэс нь хуулиар бид нэр ерөнхий зохицуулалт руу шахна гэхээс биш яг тэр мөнгөө тэрэнд тэгж өг гэх юм бол энэ бас нөө айгүй тийм нөө blind одоо сохор болох гэдэг. Тэгэхээр ерөнхий зохицуулалтаар нь хангаж өгөөд ийм орлого байх модель ажиллах ёстой гэж хангаж өгчөөд дараа нь яг нарийн юм бол одоо рейтинг дээр суурлаад илүү тэр нөө зах зээлийн зарчмаар хуваарлал илүү шударга болоо гэсэн тийм хувийн байр суурь байгаа. Ер нь бол олон сувгийн үйлчлэл эрхлэгч гэсэн бас зоолгот менежер гэж нөгөө талд бас зарим зүйл дээр бол буулт хийх ёстой гэж би бодож байгаа. Жишээ нь бол ухраах үйлчлэг байна. Ухраах үйлчлэг бол яг видеосон. Энэ бол гарцаагүй видеосон. Ухраах үйлчлэгийг бол анханасаа та ер нь бол нөө монгол хүмүүс чинь нэг тийм тал нутгийн сайхан нүүдэлчтэй ингээ бүх юмыг үнгүү хэрэглээ сурцсан. Тэгээд бүх сувгийг үнгүү ингээд ухраагаа сурцсан. Тэгээд бодит хөдөл дээр бид нэр кино аваад ч юм уу эсвэл одоо next stop модель гэдэг шоу хийгээд тавихаар над руу CBS телевиз яриад юу гэдэг вэ гэхээр танаа телевизийг айгүй их ухраагаад байна манай шоунаас болоод чи олсон мөнгөнийхөө 50%-ийг надтай гэрээгээр хуваах ёстой гэж хэлдэг. Энэ бол видеосон. Нэгсэндээ on demand үзэж гин гэсэн. Гэтэл нөгөө талдаа тэр нөө оператор компанидаа нөө ухраах үйлчлэгэн дээр одоо юу гэдэг зохицуулалт нь байхгүй ч гэдэг юм. Тэгэхээр энэ бол ингээ яриул айгүй олон жижиг деталууд байна. Тэгэхээр энийг бол яг ширээний ард тойрч суугаад зөвшөлтсөөд үнэхээр одоо яг 50 ч гэдэг юм уу 33 ч гэдэг юм ингээд эрх ашиг нь ингээд 100 орж иж энэ цаашаа явна. Мэдээж энэ эрх ашиг нэгдэх одоо тэр төв цэгийг олох тэр бол мэдээж
манай төрийн зохицуулт хийж байгаа байгууллагууд бол шахаад ерөнхий зохицуултаар хангаад явах хэрэгтэй хаа гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр Эрдэнэ хэллэг дараагаас өнгөрсөн жилийн телевизүүдийн чуулганы яг сүүлийн хэлэлцүүлэг дээр бол өргөн нэвтрүүлгийн телевизүүдийг зохион байгуулалтанд орчоод дэр гэж одоо зохицуулах орооноос хэлж байсан. Та нар зохион байгуулалтанд орохгүй байна, дархаа бутархаа байна, санал чинь нэгдмлэр орж ирэхгүй байна гэд телевизүүдийн холбоо үйл ажиллагааг нь харж байхад одоо бол энэ хуулийн төсөл дээр бол саналуудаа нэгтгэхэд өгсөн байт юм байна. Тэгэхээр энэ хуулийн төсөлтөд танилцж байхад бол бас 3 жилээр өргөн нэвтрүүлгийн лицензийг сунгана гэдэг зүйл явж байсан. Тэгэхээр энэ 3 жилээр сунгана гэхээр за лиценз сунгахаас өмнө мэдээж хэрэг шалгалт мониторинг орно. За тэр нь 6 сар болно гэд явхаар манад одоо яг төрийн агентлаг болон зохицуулах байгууллагууд маань улс төрөөс хэр хараат байгаа билээ гэдгээ ингээд улс төрийн циклээ бодохоор энэ нь эргээд хэвлэлийн эрх чөлөөнд тийм халгаатай цагийн цикл орж ирж гинүү да гэдэг зүйл бас ажиглагдаад байна л да. Тэгэхээр энэ яг хаанхын жишгийг авч оруулж ирсэн юм бол 3 жил байхын давуу тал нь юу байд юм бол гэдэг асуултаа эндээс ургаж гарч ирээд байна л да. За 3 жил гэдгээс нь илүү би энэ хуулиад арай хамт талаас нь тайлбарсан дээр авах гэж бодод байна л да. Ер нь бол яг сая Амундрагийн ярьж байгаа тэр сангийн юуч бас л одоо төвлөрөлт гэдэг олон юмнууд байна. Эднэрийг бол яг одоо хууль дээр өргөн баригдсан хуулийн дээр байгаа үг өгчлөл бол энэ бол одоо түрүүн бас ихэн хэлсэн байгаа үлгэр шиг юм байх шүү дээ тийм. Энэ дээр бол бид нэр тодорхой хувь тодорхой тэр тоонуудыг бол заах өгж бол ерөнхийдөө заах бол жоохон тиймэрхүү бид нар аль бол тийм хууль бодлогыг гаргаж байгаа усуд болж игэл тийм тооноос бол ерөнхийдөө зайлсхийхийг өмсгдөг. За тэрний зохицуулт нь бол одоо манай зохицуулах хороо хийх ёстой. Хууль нь гарсны дараа түрүүн эндээс бас хэлсэн хуулийн зохицуулалтын хаана хийх вэ гэхээр зохицуулах хороо маань гарч ирнэ. Тэндээс журмаараа явна. Тэр журм нь юугаа барих вэ гэхээр хуулийнхаа юуг барьж иж гарна л да. Тэгэхээр өнөөдөр яг энэ хуулийн дээр үгчлээд орцсон юмнуудаа бас тийм битээ бас ингэж өөртөө ингэж дэндүү агрессив хүлээж авал да тийм энэ чинь бас бид нар бас л нэг юмны төлөө тийм хөгжлийн төлөө яваад байна шүү дээ. Хуучин юу байсан гэхээр харилцаа холбооны хууль гэж байсан тийм радио давчингийн тухайд зохицуулах хууль гэж байсан. Иймэрхүү хуулиудаар л энэ өнөөдрийн манай энэ өргөн нэвтрүүлэгч зохицуулагдаж явсан шүү дээ тийм ээ. А өнөөдөр бид нар юу гаргаж тавиад байна гэхээр хуультай болёо. Яг өөрийнх нь гэсэн хуультай болёо. Сая бид нар харилцаа холбооны тухай хуулиа шинжлэх гэж байна. Радио давтамжийн тухай хуулиа гаргалаа. За хэд 10-ны донд бас шуудангийн тухай хууль гарсан тийм ээ. Энэ болгон чинь одоо манай салбарынхаа тух бүрийнх нь одоо энэ сегмент руугаа ороод хууль нь гараад ажиллаж байгаа байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр бид нар харин өргөн нэвтрүүлгийн тухай хуультай болох гэж байна гэдэг дээрээ бас нэлээд одоо оптимист талаас нь хандах хэрэгтэй байна. Зүгээр манай хувьс бол одоо бид нар бол салбарынхантай хамтраа суусан, ажлын хэсэгт оролцсон, ажлын хэсгийн дэд хэсэгт оролцсон. Бид нар бол юмаа хийсэн. Санаа оноогоож гаргасан. Энэ дээр бол бидний санаа бас 100% ороогүй шүү. Зөвхөн биднийг харах шаардлагагүй. Тийм ээ. Энд бол олон хүний санаа орж гарсан байгаа шүү. Тэгэхээр тодруулаад асуухад одоо хэрэглэгч телевизийн үйлчилгээ аваад одоо олон суугийн үйлчилгээ эрхлэгчдэд мөнгө төлж байгаагаас яг хувь зааж өгөхгүй гэхээр энэ хоёр одоо талын байгууллага яаж арилжааны зарчмаараа тохирно гэж хуулинд оруулж өгсөн байгаа юм. Арилжааны зарчмаар яг хууль нь тэгж оруулж болохгүй л дээ. Энэ чинь хууль юм чинь тийм. Тэгэхээр сан гэдэг асуудлаар би бас нэг нарийн яриад байрмаагүй байна. Энэ бол бид нар бол яг өөрсдөө зүгээс үзэхэд бид нар сангийн хэсэг л байсан. Сангаа бид нар харин яаж зохицуулах ёстой энийг бол дахин ярилцах хэрэгтэй байх. Тэгээ энэ дээр бид нар дахиж хэлсэн байгаа. Бид нар энэ дээр бол нээлттэй байгаа. Хилцүүлэг дуусаагүй байгаа. Хууль өргөн баригдсан болохоос биш батлагдаг байгаа. Тэгэхээр энэ дээр бол нарийн юмнууд байгаа. Одоо энд оролцож байгаа улсуудын зарим нэг нь тэрэнд нь дургуй, энд нь дургуй гэж ярьж байгаа энэ бол зөв. Өнөөдөр бас энэ форум ингэж бий болоод ийм нээлттэйгээр энд салбарынхан бүгдээр оролцоод төрийнх нь, зохицуулалтынхан, бодлогынх нь энд үйлчлэгээ явуулж байгаа, үйлдвэрлэл хийж байгаа бүх улсууд ингээд хоорондоо ярьж байгаа гэдэг бол маш либерал байна гэж үзэж байна, тийм ээ. Яг бол энэ дээр бол одоо A+ гэдэг дүнэлт тавиад эннийхээ дараа жил бид нар өнөөдөр энд уулзахдаа, яг үдэд уулзахдаа шал ондоо ямаар ярилцаж сууж явах болов гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр наран жаргал гойгоос нэг зүйл сонирхоход та одоо өмнө нь өргөн нэвтрүүлгийн хууль хийх гээд за яг ингээд хууль болж өргөн баригдахаас өмнө бол ингээд тарж унаад байсан. Одоо бол ингээд барьсан байгаа нь бас нэг талын урагшаа алхам юмаа гэж хэлж байна. Гэсэн хэдий боловч зарим телевизүүд бол
муу хуультай байснаас одоо байгаа журмаараа зохицуулагдаад явхад бол хангалттай зохицуулагдж байна гэж үзэх нь байна. За хууль гарахгүй бол өнөө өглөөний зарим хэлэлцүүлэг бизнесийн группүүдийг бас удирдах байгаа гүйцэтгэх захирлуудыг сонсож байхад бол Монголд бол одоо эдийн засгийн нөхцөл байдлаасаа болоод бас хэвлэл мэдээллийн зах зээл хумигдж байна. За бизнес бол нэг бол дампуурна, нэг бол бие бинийгээ худалдаж авна, нэг бол хамтарч ажиллана гэд. За ингэснээрээ бас олон нийтэд олон тоглогч байх нь хэвлэлийн олонлог чанар хадгалагдаад арчил хамгаалагдах зарчим үйлчлэх үү? Эсвэл одоо 6 групп үлдээд ч гэдэм үү те. Бие бинийгээ аваад нэг бизнес группийн доор 5 том телевиз, арилжааны телевиз орно ч гэдэм үү. Тэгснээрээ хуульгүй явах юм бол аль талаар нь явуул танд эрсдэл илүү харагдаж байна. За нэгдүгээрт би бол хамгийн түрүү ихлээд ер нь бол хууль хэрэгтэй гэдээ хэлсэн шүү дээ. Тэгэхээр одоо хууль хэрэггүй гэж хэлэхээр утгагүй болно тий. Хууль бол хэрэгтэй, мэдээж ирэх хэрэгтэй. Гэхдээ энэ хуулийг бол би дахиад олон талаас одоо энийг дахиад олон талын хилцүүлэг хийх байх гэж найдаж байна. Яагаад тэгэхээр хууль тогтоомжийн хууль гэж батлагдсан. Тэр хуулиар бол хуулийн төслүүдийг улсын их хурлд өргөн барихаас өмнө шүү дээ тийм ээ. Хилцэх ёстой, хилцүүлэг явуулах ёстой, хилцүүлгийнх нь хэлбэрүүдийн заагаад өгсөн. Одоо өргөн баригдсан хуулийн дээр ч гэсэн дахиад байна шүү дээ тийм ээ. Олон нийтээс саналыг авах юм хууль тогтоомжийн тухай хууль гэж байгаа. Энийг угаасаа хийхгүй бол бид нар шүү дээ тэр хууль тогтоомжийн тухай хуулийг бол бид нар зөрчнөө. За энэ өөр нэг юм нь түрүү нөгөө огт зохицуулт төв биш. Бид нар ч одоо хоёрын зохицуулт төв биш. Одоо харилцаа холбооны зохицуулах харилцаа холбооны тухай хууль, долгионы тухай хууль, соёлын тухай хууль, стратегийн одоо ач холбогдол бүхий үйл ажиллагаа явуулж байгаа компани байгууллагт гадаадын хөрөнгө оруулах одоо тухай хууль тэнд чинь бүр хараа хөрөнгө оруулалтын хэмжээг заагаад өгсөн байна шүү дээ. Тэгээд тэрэнд чинь юу орж байгаа? Гэх мэтийн өөр бусад хуулиудтай эн чинь өөрөө уялддаг. Бусад одоо бүх энэ контент хязгаарласан манай хуулиуд байж байна. Тийм ээ. Тэгэхээр хууль бол заашгүй хэрэгтэй. Одоо дахиад хийхдээ энэ хилцүүлгээ явуулахдаа зөвхөн өөрийнхөө эрх ашигыг хамгаалаад өөрийнхөө талхны тухай бодох биш. Яавал энэ салбарыг илүү эрүүлжүүлэх вэ гэдэг дээр манай одоо энэ олон талын тоглогчид ухаанаа уралдуулаасай гэж би бол бодож байна. Нэгдүгээр зарчим нь энэ баг. За хоёрдугаарх нь 2011 оноос хойш батлагдсан нөхцөл шаардлага одоо энэ захиргааны одоо энэ актуудаа үнэлээч. Юу нь болж исэн, юу нь болохгүй юм байна гэдэг юм ишүү дахиад үнэлээч. Энэ дээр одоо бүр баг томилж байгаад те тэр ёстой олон талынхаа оролцогчийг яаж агаад тэр бага томилж байгаад хүндлэнгийн хүмүүсийг оролцуулж агаад энийгээ үнэлээч гэсэн үнэлж агаад энэ дээр энэ ингэж болж исэн байна, энэ болохгүй юм байна. Энийг цааш нь ингэж явуулъя гэдгээ яаж байгаа юмаа бид нар үнэлэхгүйгээр ер нь монголчуудын альва бодлогын одоо шийдвэр юм уу, альва ямар шийдвэр гаргахад бидний одоо хамгийн их алдж байгаа зүйл бол бид нар сул талаа үнэлж чадахгүй байгаад байдаг гэж би өөрөө боддог. Бид нар ингээ сайн талаа хардаг, сул талаа хардгүй. Нэг гоё юм сонсон гутаа монголчууд мориндо мордоод давчдаг. Унахаараа бид нар чи яачваа гэж ундаг. Тийм ээ? Тэгээ яагаад гэхээр тэр нөгөө сул талаа үнэлж байна шүү тийм ээ? Тэрийг хараг байгаа. За ерөнхийдөө хуулийн төслийг бодож ингээ харж байхад байна шүү зарчмын үүднээс зүгээр анхааралтай аваач гэсэн нэг санал байна надад би тэрийг хэлчихье гэж утсан. Түрүүн хараа тус байдлын тухай хэлсэн. За дараагийнх нь энэ бүх процессаараа одоо тусгай зөвшөөрөл олгох энэ бүх одоо процессд бол энэ ил тод байдлыг хангах энэ зарчим. Энэ бол 19 дугаар зүйлийн одоо юу шаардлага ил тод байдлыг одоо бүгд заах манайх тоон систем шилжсэн энэ дэвшлүүд дэвшил. Тийм ээ? Аналог унтраацсан. За яг энэ тоон систем шилжихдээ их тийм хүн бид нар нэгдсэн ойлголттой байсан уу? Үгүй. Нэг хүмүүсүүд нэг дөрвөлж хайрцаг одоо олж авах хэрэгтэй гэсэн юу? Процесс нь ил тод байгаагүй. За аналог унтрац одоо дараагийнхаа шатанд дэвшдэн хин юуг нь эзэмших гээд байгаа юм. Бас л ил тод биш тийм ээ? Дидишийн одоо тэр юу бид нар өмнө нь манай байгууллага ба штэ энэ дидишийн дидиштэй хийсэн гэрээг бид нар авч үзье гэд харилцаа холбооны зохицуулах хооронд бид нар юугаар хүсэлт явуулсан биднэрт өгөөгүй л байгаа. Тэр нэлээ хэдэн жилийн өмнө 12 онд явуулсан хүсэлт. Тэгэхээр энэ бүх юм чи ил тод байж ич тийм ээ? Эн чинь энгийн одоо хүмүүсийн ч үү. За дээрэс нь энэ дээр нэг чухал одоо тавигддаг шаардлага нь бол олон нийтийн оролцоо байдаг. Оролцоонд тулгуурсан гэхээр тэр одоо олон талын оролцоо гэдэг юм дотор чинь
үзэгчийн төлөөлөл ч гэсэн уул нь байж ах л хэвээр байхгүй тийм ээ. Үзэгчийг төлөөсөн Тэгэхээр- ямар нэгэн хуулийн Тийм, этгээд ямар байд юм нэгэн болов? хуулийн этгээд юм уу ямар нэгэн одоо тийм байгууллагууд манайхан харамсалтай нь шүү дээ тийм ээ энэ телевизээр явж байгаа ч юм уу сонингоо уншаад хараагаал хүмүүс суугаад ахаас биш шүү дээ тийм ээ. Энэнд чинь би өөрөө юугаа нэмэлт ёстой гэдгээ манай жирийн иргэд бас мэддэггүй байхгүй тийм ээ. Би сайныг сайн гэж хэлье, би мууг нь муу гэж хэлье, энийг эсэргүүцье гэдэг тийм юм мэддэггүй. За өөр нэг юм нь үнэхээр яагаад гэвэл кабелийн хувьд ч юм уу шүү дээ тийм ээ. Энэ түгээгч үү? Түгээх одоо яг дистрибьютор уу эсвэл агуулга туурах уу энэ гэдэг тэр зааг ялгааг энэ уул нь энэ хуулиар нэг болгоод өгчүүл уул нь зүгээр байгаа. За баярлалаа. Зөвшөөрлийн хугацаа бол богино гэдэгтээ бол одоо санал нийлж байна. Тэгэхээр ийм зарчмын өөр нэг юм нь бол тэр одоогийн байгаа бүх нийтийн үүргийн сангаас сангийн зүгээр ялгааг бий мэдэж хүмүүс мэдгүй тийш нэг тийм наривчилж ороод яг уу тэрнтэй хэрвээ одоо юу яах юм бол тэр байгаа сан байх мó тусдаа нэг сангийн тухай хууль авах мó яавч тэрийг байна шүү дээ тийм ээ. Одоо ч гэсэн сансрын дамжуулалтын юун дээр нөгөө телевизүүд өрсөлдөөл те тэрийг одоо сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтэн чи ил дот биш ил тод биш тэрэн дээрээ тохиролцож чадахгүй ингээл яваад шүү дээ. Тэгэхээр бид нар одоо бүгдээрээ юу шүү дээ тийм ээ. Биеийнхээ эрх ашигыг ингээ хамгаалаад энд ингээл одоо эсэргүүцээ суугаад байх биш бүгдээрээ нийлж хагаад энийгээ урагшлуулъя. Тэртээ тэргүй манай зах зээл эрүүл биш гэдэг нь харж байгаа. Хэрвээ эрүүл зах зээл байсан бол эдийн дампуурдаг нь дампуураад тийм ээ. Хоорондоо нийлэх нь нийлээд хин нэг нь нэгийнхээ худалдаж аваад ингээд энэ зах зээл чинь яатсан. Ер нь одоо Аз зургийн нэвтрүүлгийн одоо холбооноос өгсөн зөвлөмж болно шүү дээ. Ганцхан зөвлөмж бол ингэсэн шүү дээ. Төрийн бодлого бол юунд байх вэ гэхээр энэ зах зээл дээр хідэн телевиз одоо байвал шударгаар үүсүүлдэг тийм боломж байна гэдэг юм атгаж гэсэн. Тийм л юуг уулын гол зөвлөмжийг өгсөн шүү дээ өмнө нь. Багтаамжийг бол судалгааны байгууллагууд бол 6 10 гээд ингээд цөөхөн тоотол Монголын зах зээл дээр байх ёстой гээд зах зээлийнхаа хэмжээг өнөөдөр бид нар өнөөдөр Улаанбаатарын зах зээлийг яриад байна. Хөдөө орон нутгийн бас байна л да. Жижиг зах зээл. Тэр ярих ашиг ч гэсэн хүндэгдэж шүү дээ. Хүн байхгүй болохоор ярихгүй байгаа байхгүй. Нарагчийн дээр бас нэлээд яригдж байна. 3 жил гээд заалтаа. Тэр яг нэг сонгуулийн нэг цикл байгаа юм л та. Тэгээд одоо сонгуулийн нэг цикл гэдэг чинь тэгэл сонгуулийн нэг цикл шүү дээ. Одоо тэгээд нэгсэндээ улс төрчдөөс ч юм уу улс төрийн намуудаас хамааралгүйгээр телевиз үйл ажиллагаа доктортой явах баталгаал байхгүй болчихж байгаа юм л да. Тэгээд одоо 5 жил хөрөнгө оруулна ингээд аюу өндөр төлөвлөгөө тавиад баахан контент руу хөрөнгө оруулжтэй. Тэгээд сонгуулийн нэг циклд найл нэгэнд нь таалагдахгүй бол тэгэл одоо тэгээд ер нь бол ер нь бол төр оролцохоор л ер нь дампуурдаг гэж би хувьдаа хатуу итгэдэг. Тэгээд хоёрт бол тэр хяналт шалгалтын дээр бол угаасаа хин нэгнээс ямар ч алдаа гарна л да. Энэ заалан сууж бүх хүнийг аюул сайн шалгуул бүгдэнд нь алдаа ба тийм. Тэгэхээр тэр бол аюул тийм субъектив үнэлэмжтэй болох магадaltaй бас тийм. Тэгэхээр тэр юуг бол би бас гайхаад байна. Дээрээс нь бас нэг юм байгаа тэр давтамжийн асуудал одоо би зүгээр боломж олсон тэр хэлчихээ зүгээр. Одоо жишээ нь Монгол телевиз давтамжаа 700 сая төгрөгөөр худалдаж авсан. Зүг билүү тийм 800 сая ч билүү тийм. Тэгээд манайх бас боловсрол бас нөхөж нэлээд төлбөр төлсөн. Анх бол энэ ч нөө засгийн газар байгуулсан тэр маргаантай байсан. Тэгээд нөө лицензийг ингээд зарим нь ингээд зүгээр авчдаг, зарим нь мөнгөө төлдөг гэдэг ингээд. Тэгэхээр тэр зохицуулт илүү наривчлах бас нэлээд шаардлага харагдсан. За баярлалаа та бүхэнд. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань Монголын телевизүүдийн чуулган 2017-оос Монголын телевизүүдэд хууль хэрэгтэй юу гэдэг сэдвээр бас нэг цагийн хугацаанд ярилцлаа. За одоогийн байдлаар өргөн баригдсан байгаа хууль дээр бол оролцож байгаа талууд бол бүгдээрээ сэтгэл хангалуун бус байгаа гэдгийг энэ зааланд ирсэн хүмүүс сонсч авлаа. Тэгэхээр харилцаа холбооны зохицуулах хорооны хамт олон маань за мөн төрийн хэвлэл харилцаа холбоо мэдээлэл технологийн газар маань за энэ хууль чуулганаар ортол маш олон хилцүүлгүүдийг за өмнө нь явж ирсэн журмуудыг болсон юм уу болоогүй мүү гэдэг дээр хөндлөнгийн байгууллагуудаар олон талт байгууллагуудаар үнэлгээ хийлгээч гэдэг үнэтэй саналыг бас наран жаргал захирал хэллээ. Тэгэхээр та бүхэн үзэгч та бүхний ч гэсэн энэ бол асуудал. Таны хүүхэд ямар агуулга үзэж за ямар үнэт зүйлтэй хүн болж төлөвшөх вэ гэдэг бол телевизүүдтэй шууд холбоотой асуудал. Тэгэхээр цуг байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Салбарын хамт олондоо баярлалаа. За эх жилийн Монголын телевизүүдийн чуулган гэхэд бид нэр хуультай энэ хууль хэрэгжилт нь ийм байна, тийм байна гэдээ яриа зогсож явах байх вэ гэсэн. Багасаа гэсэн ерөөл дээр энэ хүү нэвтрүүлгээ өндөрлөё. Ерөөл бат төшгөө.